Бүгдээрээ сайн байцгаана уу? Шимжлэхээр ахин уулзж байгаадаа баяртай байна. За энэ удаагийнхаа дугаарыг болохоор илүү жоохон чөлөөтөө ярилцах маягаар явъя гэж бодож байна. Тэгээ Японд битгий ир гэдэг нэг тийм сэдв одоо ер нь ютуберуудын дунд бол ер нь их хвчлэн яригддаг сэдв. Тийм мэдээж гарчгийн хувьд бол анхаарал татах гарчиг ч гэсэндээ цаадах агуулгын хувьд бас та хэдэд хэрэгтэй юм байж иж магадгүй гэж бодоод би ч гэсэн өөрийнхөө хувьд одоо яагаад Японд битгий ир гэж хэлэх вэ? Одоо миний ажигласан зүйлс юу вэ гэдэг талаар ярих гэж бодож байна. Ер нь бол одоо ингээ Япон хүмүүсийн одоо bucket list гэж хэлдэг шүү дээ, тэ. Одоо ийшээ тийшээ явж үзмээр байна гэдгүүдийн эхний топ 3 дотор бол ер нь хангалттай байж байгаа хүмүүсийн мөрөөдлийн гэж хэлж болохоор тийм газруудын нэг байдаг. Тэгтээ одоо яг Японд амьдарч байгаа хүмүүсийн хувьд болохоор заримдаа яг нэг хүмүүсийн мөрөөдлийн газар амьдраад байгаа гэдгээ өөрөө нэг заримдаа нэг сануулгах шаардлагатай болох үйц. Тэгээ тиймэрхүү нөхцөл байдлууд үүсэх хүртэл одоо тиймэрхүү зүйлс бол байдгаа. Тийм ч болохоор ер нь хүмүүс энэ үгийг бол нэлээд сонсч байсан болоо гэж бодож байна. Япон бол одоо аяллаар ирэхэд бол төгс газар. Аяллаар ирэхэд бол хүмүүсийн мөрөөдлийн газар мөн. Гэхдээ яг ажиллах болон амьдрахад бол энэ бол одоо Япон бол үнэхээр хар бараан газар шүү гэж хэлдэг. Мэдээж одоо Японы сайхан талууд бол маш олон байгаа шүү дээ. Онсен байна, хүүхдийн цэцэрлэг байна, эрүүл амттай хоол хүнс байна, шинээрээ байгаа тий. За тэгэл аним байна, сонирхолтой кафенууд байгаа. Цэвэрхэн бөгөөд аюулгүй орчин байна. Хүүхэд өсгөхөд бол мэдээж маш таатай орчин байгаа даа. Том гоё музейнууд одоо үзэх зүйлс маш их байна. Галерейнууд, тэгэл гача, хөгжим, entertainment ертөнц гэл ер нь үзэсгэлэнтэй байгаль, дулаахан байх гэл ер нь ингээд маш олон сайхан юмс байгаа. Гэхдээ сүүлийн үед бол Японд амьдарч байгаа гадаадууд бол маш их нутаг буцаж байгаа. Тэрийгээ ч гэсэндээ сошиалд ингээ илэрхийлээд яагаад нутаг буцаж байгаа вэ гэдгээ ингээ хэлж байгаа юмнууд байгаа. Тэрнтэй нь бол хамгийн одоо том шалтгаан нь бол мэдээж одоо энэ Японд дах эдийн засгийн байдал байгаа. Үнийн өсөлт олон жил цалин нэмэгдэхгүй байгаа байдал. Юмны үн нь одоо ингээл өсөөд байгаа тийм. Маш олон жил юмны үнийг яг тогтвортой барьж ирж ийсэн одоо ингээ сүүлийн 3-4 жилийн хугацаанд ингээл жоохон байж байгаа л тимний тэдэн нэр төрлийн барааны үн өснө. Тэдэн нэр төрлийн барааны үн одоо 6 сарын дараанаас өснө гэдэг мэдээнүүд ингээл үргэлж гарч идэг болчихсон. Тэгэл нэг цалин нэмэгдэхээрээ за нэг 50-60 йенээр ч юм уу те цагийн ажилтнуудын цалин бол нэг тиймэрхүү маягаар ингээд өсдөг. Тэгээ энэ бүх байдлуудаас болоод хүмүүс ер нь бол нутаг буцахыг сонгож байгаа ч гэсэндээ бас нэг том шалтгаан нь бол хүмүүс энд хурж ирээд амьдраад ажиллаад эхлэхээрээ маш их депресд ордог, ганцаарддаг тийм ганцаардлын өвчнгүүд маш их тусдаг. Яагаад гэх юм бол одоо Японыг болоо штэ богино хугацаагаар ирж байгаа хүмүүст бол нэг мөсөн уулын теори богино хугацаагаар ирж байгаа хүмүүст бол тэр мөсөн уулын зөвхөн одоо дээдлийн хэсэг нь харагддаг гэж жижигхэн хэсэг харагддаг. Одоо Титаникийн сүрэл гэж байгаа штэ. Ингээ харангуут жоохон жижигхэн ингээд мөсөн уулыг мөргөж байгаа юм шиг мөртлөө тэрний доор нь маш том юм мөсний тэр доотлын хэсэг нь байсан учраас тэрнтэй ер нь бол яг үнэндээ бол мөргөлцсөн гэж. Тэр доотлын мөсөн уулын хэсэг нь бол Титаник гэд тэр том хөлөг онгоцыг живүүлэх гол шалтгаан болсон гэд тэгдэг. Яг тэрнтэй адилхан энд байгаа хүмүүст бол ингээд сайханаар амьдарч байгаа юм шиг нь одоо зөвхөн тэр мөсөн уулын дээдлийн хэсэг нь ингээд харж байгаа боловч доор нь тийм аюултай хэсгүүд байдаг. Энэ бол яг тэр одоо Японы харагддаггүй соёлууд. За энэнд нь бол ажлын газрын одоо соёл байна тий. Цэцэрлэг сургуулийн соёл, төрийн байгууллагуудтай хамтарч ажиллах байдал гэх мэт одоо тийм нүдэнд харагдахгүй богино хугацаагаар ирээд явж байгаа хүмүүс бол тэрийг нь үзэж чадахгүй ингээд буцдаг тийм юмнууд байдаг. За тэгээд энэ мөсний доод талын хэсэгтээ бол Япон хэл сайн байх тусмаа илүү хамаагүй сайн ойлголцсон тэрийг илүү сайн давн гарнаа. Хэрвээ эдгээртэй бол уучраа олж чадахгүй болох юм бол тэр ганцаардлын хэсэг рүү илүүтэй жоох ингээ явдсан юм шиг байна. Дээрээс нь тэр нэг одоо богино хугацаагаар хурж ирээд тэр мөсний дээдлийн хэсгийг нь харчаад буцаж байгаа хүмүүсийг бол одоо honeymoon те бал сарын үе дээр ингээ бал сарынхаа үеийг тэмдэглээд ингээ буцаж байгаа бал сар өнгөрөөд жинхэнэ гэрлэлт эхлэн штэ. Тэр гэрлэлтэн донд одоо ямар асуудлууд гарч ирэх вэ? Хүн өөрийгөө танина, нөгөө хүнээ танина, хүүхэд гарч ирээ хүүхдээ танина гэх маш олон асуудлууд байдагтай адилхан Японд хурж ирээд богино хугацаагаар хурж ирээд бал сарын үеийн тэр гоё амттай юмнууд, гоё гача, тоглоом, шопинг галерейнууд, музейнууд гоё юмнууд дундор нь аялж агаад тэгээд ингээд нөгөө
гэрлэлтийн үеийг нь үзэхгүй явчихдаг. Баггүй. Тэнгууд одоо бид нар болохоор тэр гэрлэлтийн үеийн тэгээ хүнд хэцүү ч гэсэндээ бас дээрэс нь хажуугаар нь маш хэрэгтэй тэр юмнуудыг ингээд туулаа явж байгаа хүмүүс гэсэн үг. Тэгээ тэрийг нь туулж үзээд шантрахад ингээд буцаж байгаа хүмүүс бас байгаа. Гэхдээ энэ бүгдийг нь хэлээгүй шүү. Зарим хүмүүс бол бас өөр шалтгаанаар буцаж байгаа. Энийг арай өөр онцгөр ойлгоод буцаж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ ер нь бол яг хөө ийм бас байдгаа гэдэг утгаар нь ярьж байгаа шүү. Тэрэн дээр бас битгий хүн дээр тусгаж хүлээж аваарай гэж хэлэх байна. Тэгээ ерөнхийдөө бол энд амьдарч байгаа хүмүүс бол бал сар гэж маш өндөрлөө ингэж явангуудаа бал сарын үе дуусаад нилээн доошогоо ингэж унж орж ирдэг. Тэгээ тэр үе бол ингээд депресс ганцаардлын үе байдаг. Хэрвээ энэндээ одоо дийл хийж чадаад энийг ингээд ойлгож чадах юм бол буцаад жоох ингээд дээшлээд тэгэнгуудаа ингээд доктортой явж эхэлдэг гэж ер нь одоо Японы энэ амьдралын тэгээ гадаад хүмүүсийн амьдралын хэв маягийг нэг иймэрхүү байдлаар тайлбарлаж байдгаа. Тэгээ миний хувьд ч гэсэндээ яг адилхан энд хурж ирээд мэдээж ингээд анх хурж ирэнгүүтээ маш олон гоё юмнуудыг хараад үнэхээр баяртай, жаргалтай тий. Жишээлх юм бол гадаа гарч ирэнгүүт ингээд өвөө эмээнэр хүүхдүүдтэй яаж мэндэлж байгаа юм тий. Хүүхдүүдийг яаж хөндлөж байгаа юм. Энд тэнд очиход хүүхдүүдийг яаж хүлээж авч байгаа, яаж байгаа ингээд маш их баяртай, жаргалтай, гоё байсан. Тэгээ тэрний дараа ингээд нэг жоохон нөгөө мөсөн уулын доотлын хэсгийг хараад тий хүмүүс одоо яг ингээд нэг тийм хүндлээд байгаа даа биш. Ер нь бол ингээд соёлын юм байна гэдгийг ойлгодог ч юм уу. Тэг жоохон өөр зүйлсүүдийг ингээд мэдэж эхэлдэг гэх юм уу да. Тэ энэ соёлынх нь тэр дотортлынх нь тэр юмнуудыг нь мэдэж эхлэнгүүт хүн ингээд жоохон доошоо унж ирдэг. Тэгвэл миний уналт бол тэрнтэй холбоотой байгаагүй. Ямар ч лсэн гэсэн маш их ганцаарцсан үе надад байдаг. Тэгэж доошоо унж орж ирэнгүүтээ буцаад дээшлээд одоо бол ер нь би нэлээд тийм доктортой үе дээрээ явж байгаа гэж өөрийгөө бодцгоо. За ингээд олон юм ярилгүйгээр хідүүлээ. Яагаад Японд битгий ирээ гэж хэлдэг вэ те? Нэг топ хідэн шалтгаанууд байгаа. Эннийхэн талаар ярив. За нэгдүгээрт нь бол скамууд байгаа. Хэл сайн мэдгүй хүмүүсийг маш их скамддаг тийм юмнууд байж байгаа. За тэрэнд бол мэдээж нөгөө жуулчад ч гэсэндээ өрцдөг учраас богино хугацаанд ханимунд ирж байгаа хүмүүс ч гэсэндээ энэн дээр нь анхаарал тавуул зүгээр болоо гэж бодож би энийг өмнө бас ярьж исэн. Энэ бол одоо ингээ гадуур дотор бас нэг л энд чинь ажиллаад мөнгө олоод цаг заваагүй хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн хувьд бас нэг Японд амьдарч байгаа юм байна те. Энд тэнд очиод янз янзын гоё юм үзээд ууж муугаад ингээд жоохон хөгжилтий гэд тэгэж явж байгаад скамдуулаад нөгөө ажилласан олсон бүх мөнгөө алдсан хүмүүс байдаг. Жишээлх юм бол одоо нэг манай бааранд орж ирээд уугаач эхний уух юм одоо 2 юм ч юм уу те үнгүү тэгээ тэрний дараачихын 500 йен гэдэг ч юм уу 2000 йен төлөнгүүтээ нэг цаг одоо үнгүү бүх юмнуудаас ингээ уух боломжтой гэдэг ч юм уу тиймэрхүү юмнуудыг ингээд хүмүүс барай хүүхд охтууд ялангуяа барай зогсож идэг тэнгууд эрэгтэй хүмүүс ч юм уу те тийшээгээ очиод уугаад хямдхан гоё уух газар боллоо аргагүй Япон амьдаа өстой гоё юмаа гэд тэгээд ингээ очдог уудаг уунгууд нь тэр чинь одоо юу гэдэг зөвхөн ширээний төлбөр л өнгөө гэж ийсэн юм гэдэг ч юм уу те тэгж хэлдэг. Тэгэнгუутаа ширээний төлбөр өнгөө ч гэсэндээ уух юм нь үнэтэй. Гэхдээ манай уух юм бол юм үнэтэй. Тэнгуутаа зүгээр одоо энгийн газарт 800 йенээр зарагддаг ямыг 80,000 йен мэнээр ингээ зараад эхэлдэг байхгүй. За тэгээд эннийх нь ард нь бол том одоо бүлэглэлүүд байдаг. Хуучнаар бол якуса гэж хэлдэг. Гэсэн одоо тэгтээ тийм юм бүр далдуур байдаг учраас хамаагүй тийм үгийг бол хэрэглэхийг хориглдог. Тэгээд нөгөөдөл чинь төлхөөсөр аргагүй болдог. Төлөхгүй гэх юм бол ингээд цагдаа дуудах эсвэл нөгөө бүлэглэлээрээ гэр орон руу нь явуулах тэгээд барьцаалах те сэтгэл санаа болон бие махбодын хүчирхийлэл үзүүлэх гэх мэтэр тиймэрхүү дарамтанд өрцдөг учраас анхааралтай байх хэрэгтэй. Скамууд одоо энүүгээр зогсохгүй янз янзын ажлын скамууд байгаа те хурж ирээд ингээд бүтэн өдөр ч юм уу 2 өдөр 3 өдөр ажиллангуудаа ялангуяа манай монголчуудын дунд ч гэсэндээ байдаг гэж сонсч байсан. Визгүй ч юм уу эсвэл одоо бэлэн мөнгөний ажлыг санал болгоно. Тэгээ бэлэн мөнгөний ажил хийж байгаа гэдэг чинь хөвчлэн хүмүүс одоо жоохон явахтай одоо өөрийнхөө хийдэг ажлынхаа хажуугаар ингээд ажил хийж байгаа хүмүүс байдаг ч юм уу. Тэгэхээр жоохон тэр нь хууль бус гэсэн үг. Тэгэнгუут нь 2-3 өдрийн ажил хийнгүүтээ нөгөөдөл чинь нөгөө мөнгийг өгдөггүй. Яагаад өгөхгүй вэ? Нөгөөдөл нь хил ам хийж чадахгүй. Яагаад гэвэл өөрөө хууль бус юм хийсэн учраас гэдэг ч юм уу те. Хүмүүсийн хил мэдгүйг далимдуулаад монголчуудынхаа ч гэсэндээ одоо скамдж байгаа юмнууд байгаа. Дээрээс нь оюутан охтуудыг те массажны газар хурж ирээд зүгээр одоо цэвэрлэгээ хийн гэдэг ч юм уу. Аль эсвэл ингээ угаалга хийн гэдэг ч юм уу. Аль эсвэл зүгээр л массаж хийн зүгээр ингээ сургаад аваад өгнө гэдэг ч юм уу.
те тиймэрхүү байдлаар октоодыг ажилд авангуудаа хүчээр ямар нэгэн байдлаар тэр чинь ингээд хүчээр гэдэг чинь смут байдлаар л ингээд оруулж байгаа юм л да. Тэнгуутаа биеийг үнэлүүлдэг гэдэг ч юм уу. Тэгээд тэрүүгээр нь барьцаалдаг чамааг ийм ажил хийж байгаа гэж чинь цаашаа хэлнэ, аав ээжт чинь хэлнэ гэдэг ч юм уу. Чи одоо ингээд ахиад тэдүүтэй ажил гих мэтэр ингээд скамждаг тиймэрхүү юмнууд энд маш их байдгаа. Хэлгүүгээсээ болоод тэгээд одоо энэнтэй юм бас хууль муулны талаар мэдгүй айж байгаа хүүхдүүдийг далимдуулаад иймэрхүү скамждаг юмнууд бас маш их байдгаа. За хоёрдугаарт нь бол ажлын ачаалал гэж байгаа. Ажлын ачаалал бол за одоо ингээд үндсэн ажилд орсон хүмүүс бол их хвчлэн за жоохон тийм хар компаниуд гэж байдаг. Хэрвээ тийм хар одоо компаниудад ажилд орчих юм бол өглөөний за ажлууд бол ер нь яг ингээл ажлынхаа газар яг хажууд нь амьдардаг хүмүүс гэж бол маш бага байгаа. Одоо над чиг жишээлх юм бол цагийн ажил хийдэг хүмүүс биш л бол яг өөрийнхөө одоо хүссэн ажилд орох юм бол тэгээ Токиод ажиллаж үзмээр ингээл Токиод ажилд орсон байх юм бол ихэвчлэн бол гэрээсээ нэг цаг маг ч юм уу цаг 30 минутын зайтай газруудад ажилдаг. Тэгээ 8 цагаас ажил эхлэн гэж үзэх юм бол тэр хүмүүс чи ядчил те 5:36 гэж босоод тэгээ ажил руугаа цаг 30 минут ингээд яваад тэгж явдаг. Тэгэнгүүтээ ажил нь бол оройны одоо 5 цагт ч юм уу тарах ёстой байтал ер нь бол хар компаниуд бол ингээд ажиллаар маш их болдог. Тэгээд өөрсдөө ч гэсэндээ амар ажилдаг учраас тэд нар нь ингээ ажлын цагтаа тардаггүй. Тэгээ 6 7 8 хүртэл ажиллана. Тэгээд тарж хурж ирэх гэсээрээ л 9 10 цаг болно. Тэгээл 10 цагийн үед тэр хүмүүс чинь юу хийх юм? Унтна. Тэгээл идчихэл унтаал тэгээд өглөө ахиад дараачихаа ажил руу ингээ явдаг. Тийм бүр юм зогсошгүй тийм нэг тойрог дунд орсон байдаг. Тэгээд тэгж амьдарч байгаа хүмүүс ер нь амьдралаас одоо юунаас баяр баясгал авах вэ те. Тэгээ ингэж явсаар хагаад нөгөө burn out болоод тэгээ тэр burn out болж ингэж мэдхгүй би ч одоо ингээд хүмүүсийн одоо хүсдэг мөрөөддөг тийм мөрөөдлийн газар хурж ирээд ингээд ажиллаж байгаа. Би энийг л хүсэжсэн, би энийг л мөрөөдөжсэн. Би Японд ажилтаж амьдрахыг хүсэжсэн гэдэг ингээд өөрийгөө түлхэж явсаар байгаа депресд ордог. Тэгээд хагас бүтэн сайн болоод нэг амрах гад тэгэнгუут нөгөөдөл чи ингээд амар их ядарсан байгаа учраас ер нь гэртэл ингээд амарч идэг. За тэгэл гадуур гараал нэг шопинг хийн. Тэгээд найз нөхдөдтэйгээ уулзах ихээр найз нөхдүүд нь бас хагас бүтэн сайнаар ажилдаа байх жишээтэй. Ингээд энд чинь яг үнийг хэлэхэд тийм хань олцдоггүй тийм газар байхгүй. Би бас монголчууд бас те зарим одоо гадаад хүмүүсийг бодох юм бол илүүтэй ингэж найзлж нөхөрлөж ойр уулзаж гадуур цутур гарч орж тэ ингэж явдаг учраас бас сэтгэлзэн хувьд арай гайгүй байдаг байж магадгүй ч гэсэндээ бас үгүй ч гэж магадгүй. За тэгээд ажил дээр хэрвээ мэдээж одоо япон хэл сайн биш байх юм бол өөртөө итгэл сайнгүй байх нь ойлгомжтой. Тэгэхээр ч одоо ингээд энэ ажилд би ингээд миний хийхийг хүсдэг ажил гэхдээ би эндээ сайн биш байгаа лу гэсэн одоо тиймэрхүү юмнууд ингээд хавсраад ирэнгүүт чинь тэр хүмүүс чинь бүр их одоо депресд ордог. Тэгээ мэдээж хэрвээ хэлний хувьд сайн байх юм бол тэр дунд чинь ингээд өөрийгөө илүү илэрхийлээд бусадтай өөрийгөө яг ийм тэнцүү төвшөнд тавиад тэгээ стресс авах хувь хэмжээний хувьд бол хамаагүй бага байгаад тэгээ хүмүүсийн ч гэсэндээ дээрлэхэлт гадуурхалт бол тэрийгээ дагаад багасаад явах нь мэдээж тодорхой байх болов гэж бодож байна. За 3 дугаарт нь бол ер нь одоо хүмүүсийн энэ депресд ороод байдаг нэг юм нь юу гэх юм бол одоо энэ Японы өрөө гэрүүд одоо ер нь бол маш жижигхэн зайтай байдаг гэж хэлж болно. Ялангуяа одоо Токио руу орох тусмаа ингээ метр квадрат нь жижигсээд тэгээд жижигхэн мөртлөө маш үнэтэй болж эхэлдэг. Одоо жишээлх юм бол нэг 10 ман тий 100 мянган йенээр нэг жижигхэн өрөөг хөслөөд амьдардаг. Ажилтаагаа ойрхон тэгэнгуутаа тэнд нөгөө Токиогийн гой юмнуудтай ойрхон тий Токиогийн тэр төвд амьдран гэдэг чинь бас хүмүүсийн мөрөөдлийн нэг хэсэг байдаг. Тэгэнгуут бид нар болохоор ингээ гэр бүлээр амьдарч байгаа учраас аль болох ингээ Токиогийн тэр төвөөс зайлсхийгээд жоохон юм тий томхон шиг байр мөртлөө арай хямдхан байдаг. Ингээд Токиогийн төвөөс зайлсхийгдсмаа байрны үнэ нь одоо багасаад метр квадратууд нь өндөрсөд эхэлдэг гэсэн. Тэнгууд чинь одоо хүмүүсийн залуучуудын ер нь ихэнхдээ хүсдэг зүйлс бол Токиогийн төв рүү амьдрах гэдэг байгаа штэ. Тэгээд Токиогийн төвд ингээд жижигхэн өрөөнд амьдраад эхлэнгүүд чинь хүн угаасаа ингээд одоо ялангуяа монголчуудын хувьд бол юм тал газар те том газар, том гэрт, том өрөөнүүдэд ингээд амьдарсаар агаад том юм орон зайд амьдардаг тийм одоо онцлогтой том одоо орон зай амьдраа сурцсан тийм хүмүүс байгаа шүү дээ одоо цуснда. Тэгтэл ингээд жижигхэн өрөөнд ингээд амьдраад жижигхэн юмн донд чинь
хүн чинь ингээд давчтаад байдаг гэх юм уу да. Тэгээд тэр нь одоо юу гэдэг яг тэгэл бүр амар яг депресд орох шалтгаан нь биш. Тэгтээ яг ингээд ажлын ачаалал те ер нь би одоо чадчихна уу, яаж ийн ийж ийн гэдэг тэр сэтгэл зүйн юм дээр нэмээд юм давчин өрөө байгаа дэрэнгүүт чинь те. Тэгэл 0 давчуу баг ингээд зарим одоо тиймэрхүү жижиг байрнуудыг чинь 0 нь ороод баг ингээд суугаал баг өвдөг уртлынхаа хананд ингээд тулаад баг таарж байгаа штэ. Тэгэхээр чин тийм жижигхэн ингээд юмн донд амьдраад ахаар чинь хүн чинь ингээд давчтаад эхлэх нь тодорхой. Бас бүгдээрээ биш шүү те. Тэгээ ер нь бол тэр бол бас нэг юм шалтгаан байх боломжтой. За тэгэл найзуудтайгаа гадуур ууй идий гэдэг гингууд чинь ууж иддэг газрууд нь ч гэсэндээ маш жижиг мэдэх байхгүй. Ингээ хажуудлын хүнтэй баг ингээ тохоо нийлүүлээд ингээ суугаад ингээ тэгээ хажуудлын хүмүүсийн маар яриа мараа ингээ сонсогдоод тэгээ бидний өөрсдийн яриа мараа ч гэсэн ингээ сонсогдоод тэгэл ер нь ингээд айгүй тийм ойрхон суугаад тийм ер нь давчуу байдалтай байдаг. Тэгээ энэ нь бол одоо Япон хүмүүсийн хувьд бол өөрсдөд нь бол сэтгэлгээнийх нь хувьд зүгээр энгийн зүйл байхгүй яа. Тэгмэд бидний хувьд бол энэ ч одоо ямар ингээд нэг тэгээ ингээд ч нэг суучдахгүй жоохон ингэчгээр ингээд хажуудлынхаа хүний ингээд орон зариу ингээд халтчих гад идэх юм шиг те нэг тиймэрхүү ингээд байгаад байдаг тал байдаг. Тэгэхээр тэр ч гэсэндээ зарим хүмүүст бол мэдээж нөлөөлдөг байх нь дамжиггүй. Японочдын хувьд болохоор тэрэндээ жоохон ингээд одоо тасаад амьдраад эхэлсэн гэх юм уу одоо жижигхэн байранд те яаж тэрийг ингэж айтайхан тогтчуулах вэ гэдэг ер нь одоо ингээл нэг гэр ахуйн бараа мараа ч юм уу те ахуйн хэрэглээ ахуйн бараануудад явхад ер нь ингээл нэг зайг хэрхэн ашиглах вэ гэдгийг л маш сайн одоо бодолцсон тиймэрхүү технологитой ч юм уу тиймэрхүү дизайнтай юмнууд бол маш их зарагдж байгаа ингээ харагдчихэдэг байхгүй. Тэгээ энэ бол энд ингээд жижигхэн хөргөн багтчих хар гэдэг ч юм уу те. Энэ бол одоо орон зайг ингэж их юм агуулж цэгцтэйгээр агуулах боломжтой гэдэг ч юм уу те. Тиймэрхүү юм шиг байгаад байдаг. Тэгээ тиймэрхүү бүтээгдэхүүнүүд манай Монголд нэг их одоо тохирохгүй байгаад байдаг шалтгаан нь Монголд шиг ингээ өөрөө байр байшин савнууд нь өөрсдөө ингээд орон зай томтой орон зайтай учраас нэг тэр нь бол ингээд тохироод байдаг ба. Гэтэл нь Японд бол тэр чинь өөрөө маш тохироод байдаг. Тийм онцлогтой байгаад байдаг. За дээрэс нь бол үнийн өсөлт нэмэгдэж байгаа гэж тэгж байгаа. Тийм. Японд бол яг үнийг хэлэхэд одоо мөнгө цуглуулад тэгээ тэрүүгээрээ Монголд байр авна гэх юм бол тэгээ баргийн одоо аавын хүүгийн одоо даваа бол биш гэж би бол бодож байгаа. Ялангуяа гэр бүлтэй айлуудад бол за залуу хүмүүс бол тэ үнэхээр юм сахилга бацтай журамтай байгаад үнэхээр гадуур цэцүр явахгүй янз янзын те хувцас сунар худалдаж авахгүй. Ялангуяа манай залуучууд бол одоо брендийн хувцас сунар бол бас худалдаж авдаг те. Тиймэрхүү юмнууд ингээд тиймэрхүү юмд зориулахгүйгээр яг ингээд одоо ажиллаад те сургуулийнхаа төлбөртөө зарцуулаад тэгээл бусад юмнуудыг нь хураагаад тэгэл 2 ч юм уу 3 ажил зэрэг хийгээд ингээд байж чадах юм бол одоо байртай ч юм уу те эсвэл ядчил нэг хэдэн төгрөг хоримтлуулаад ингээд очоод байвал байж чадна. Гэхдээ гэр бүлтэй хүмүүсийн хувьд бол маш хэцүү. Яагаад гэх юм бол өөртөө одоо ингээл эрүүл мэндэд анхаарна. Одоо энд яг ингээд нэг тийм хүн шиг амьдрий гэх юм бол бид нэр эрүүл мэндэд энд хөрөнгө оруулалт хиймээр байна. Хүүхдүүдийнхаа одоо сургуульд хөрөнгө оруулмаар байна тий. Дээрээс нь хүүхдүүдийнхаа одоо клуб ч юм уу тий. Бусад одоо юмнуудад нь хөрөнгө оруулалт хиймээр байна. Эднэртэй янз янзын гой ном худалдаж авч өгмөр байна. Өрөөг нь ингээд те айтаахан шиг те ирээдүйд те өөрөө жишээлх юм бол ямар хүн болох вэ гэдгийг өнөөдөр жишээ нь амьдарч байгаа гэр оронгоос нь ахуулаад нөлөөлөх юм болоо гэж удаад гэр орондоо хөрөнгө оруулалт хиймээр байна гэдэг ч юм уу те. Хүүхдүүдийгээ тав тухтай дулаахан аль эсвэл зуны халуунд сэрүүхэн гэрт амьдруулмаар байна гэдэг ч юм уу те. Тэр бүх юмд ингээ хөрөнгө оруулалт хийсээр хагаад биднэрт бол одоо тэр цаашаага ингээ хураагаад ах тийм их боломж байдаггүй гэж хэлж болно. Тэгээ дээрэс нь одоо энэ хүүхдүүдийн бага насных нь те маш чухал үеийн явж байгаа учраас хүүхдүүдтэйгээ хамтдаа айтаахан ингээ дурсамж үлдээмээр байна. Тэхийн тулд бас энд чинь баггүй мөнгө зарцуулагдана. Тэ ингээд ер нь бол тэр одоо зүгээр яг ингээд энгийн амьдралтай те энгийн хүн шиг ингээ амьдрахын тулд тэр бүх мөнгөө зарцуулаад тэгээ цаашаагаа бол нэг тийм амар хураагаа шалаад байр ингээд худалдаж авах ч юм уу те машин жишээ худалдаж аваад ах мөнгө бол мэдхгүй одоо манад л тийм боломж бол нэг байдаггүй. За дээрэс нь одоо энд чинь үнийн өсөлт бол үнэхээр анх ингээ хурж ирж хахад худалдаж авдаг байсан загасны үн бол одоо хэд дахин ч өссөн. За будааны үн бол одоо зүгээр будааны үннээс илүү гурилны үн хямдхан байгаа учраас за одоо баг гурилаар юм хийвэл зүгээр ч юм уу ч гэж хаяа бодогдож байгаа шиг те. За тэгтээ бол ингээл юу гэдэг
будаа авч чадахгүй хэмжээнд бол ингээ байгаад байгаа гэсэн үг биш. Зүгээр яг ингээ нэг тийм те эрүүл хүний саруул ухаанаар ингээ бодоход бол үнэхээр будааны үн бол үнэхээр өсөж байгаа. Хүнсний үн ч гэсэндээ үнэхээр анх ирж ирснийг бодох юм бол 6 жилийн өмнө ирж ирснийг бодох юм бол өсөж байгаа. Гэхдээ цалин бол тийм амар нэмэгдээд байгаа юу гэвэл үгүй. За тэгээд санхүүгийн хувьд бас одоо жишээ нь хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг энэ төр үнгүү гэж тэгж байгаа штэ тий. Үнгүү гэж хэлж байгаа боловч одоо хүүхдүүдийн сургалт одоо хоолны мөнгө гэж байгаа. За яг хав тэр бол хоолны мөнгө бол нэг их биш гэхэд хажуугаар нь ингээд нэг тийм жижиг хэрэглээнүүд маш их өндөртэй. Тэгээд энд чинь хүүхдүүд тийм одоо юу гэдэг хэрэгжилж байгаа юмнууд нь маш чанартай байдаг учраас одоо өндөр үнэтэй байдаг гэж хэлж болно. Жишээлх юм бол ингээл за нэг каллиграфийн сет худалдаж авах гинэ гэж ингээд хүрээд ирэн заяа. За тэгэл тэр нь нэг 100-200 мянган төгрөг. А тэнгуутаа нэг усан бодгийн сет худалдаж авах гинэ гэж хүрээд ирэн. Тэр нь ингээл бас нэг 100-200 мянган төгрөг гэдэг ч юм уу. Тэгээ тэр нь ингээд нэг ганган цүнх мөнхтэйгээ тэр ганган цүнх мөнх нь бас чанартай ядаж ахтан тий. За тэгжэл тэгэл нэг тим юм худалдаж авах гинэ гэж хүрээд ирэн. Тим нэг хөгжим худалдаж авах гинэ. За тим нэг цүнх худалдаж авах гинэ. За тим юмны хувцас худалдаж авах гинэ гэж ингээл хүрээд ирдэг. А тэгэл хүүхдийн клуб байна те. Хүүхдийн клубийн мөнгө байна. За тэнгуүтэ хүүхдийн клубийнх нь мөнгө нь гайгүй заяа. Мөнгө нь гайгүй. Сар болгоных нь гайгүй. Тэнгуүтэ тэрнийх нь хувцас нь өндөр. Тэрнийх нь хэрэглээ нь өндөр. А тэрнийх нь одоо юу гэдэг зарцуулж байгаа цаг нь их байна. Одоо аав ээж нь те одоо мөнгө олоод ажиллаж байхынхаа оронд хүүхдтэйгээ тэр клубуд одоо цагаа зарцуулаад явчих юм бол одоо би тэ мөнгө олоод тэрийгэ цаашаа хураах хэрэгтэй байтал тэрний хооронд хүүхдтэйгээ хамтдаа клубд нь явж байгаа гэсэн үг байхгүй. А тэгээд дээрэс нь юу гэдэг одоо тим хэрэглэгдэхүүн худалдаж авах хэрэгтэй болно. За тэгэл тим хоолнд эцэг эхчүүдтэйгээ хамт явах хэрэгтэй болно. За тэгэл жоохон хүүхд учраас нөгөө хурдан өснө. А тэгээд нэг гутал нь аваад удаагүй ажил жижигдэл тэгээд спорт хийж байгаа хүүхдэд чинь нэг томдсон гутал аваад өгөлтэй нэш яг тааруулаад авангууд нөгөөх нь удахгүй жижигдэл ахаал нэг одоо спайк ч юм авч өгнө. Нөгөө спайк нь тэгэл амар үнэтэй болоод эхэлнэ. Тэгэл ингээл нэг тийм хүүхдийн хувцас хэрэглэгдэхүүн гэл тиймэрхүү юмнуудыг энэ авах зардлууд ер нь маш үнэтэй байдаг гэж хэлж болно. Хүүхдийн цэцэрлэгийн хувьд ч гэсэндээ тийм за хүүхдийн цэцэрлэг үнгүү гэж байгаа ч гэсэндээ 1-3 насныхан бол одоо манай охин жишээлх юм бол би бол одоо хүүгийнхаа цэцэрлэгт бол төлж үзэж байгаагүй тийм өндөр үнийг одоо энэ охиныхаа цэцэрлэг дээр төлж байгаа нь 23-500 одоо ингээд сар болгон төлдөг. Тэр ч одоо ингээд 500-600 мянган төгрөг юм уу 500-800 мянган төгрөг болж байгаа юм уу да тий. За тэгээд тэрэн дээрээс нь нэмээд ингээд сар болгон тим ямиг нь одоо цэвэрлж ингэсний төлбөр, тимний төлбөр, энэний төлбөр гэд тим юм гарна. За тэгэл хүүхдүүдийн хувцсыг ингээ улирал болгонд нь тааруулаад сольж өгнө. Ялангуяа цэцэрлэгийн насны хүүхд бол одоо энэ намар авсан хувцас ирэх намар бол таарна гэж үнэхээр хизээж байхгүй. Энэ намар авсан хувцсыг ирэх хавар нь бол за ингээ нэг жоохон жижиг дүүс хийгээл тэгээд өмсгөө гүрийлгээд за тэгээд ирэх намар нь ахиад нэг шинийг ингэж хөдлөж авч өгөх гэдэг ч юм уу те. За тэгээд нэг намар нэг хувцас авлаа, өвөл боллоо ахиад нэг хувцас аавна. За тэр хувцас бол ирэх өвөл нь ингэхгүй. Тэгэл ингээл ерөөсө улирал тутамд хүүхдийн хувцсыг ямар нэгэн байдлаар ингээ жоохноор шинжилж явах шаардлагатай болдог. А тэгээд цэцэрлэгт явхад ч одоо жишээ нь 3 ээлж цэцэрлэг дээр 3 ээлж хувцас байлга. А тэгээд өдөртөө нэг хувцас өмсөд явна. Дээрээс нь нэмээд нэг хувцас одоо солих ээлжийнхийг өгөө явуулах хэрэгтэй болдог те. За тэгээ ингэхээр чи ядчил одоо 5 ээлжийн хувцас цэцэрлэгт нэг өдөртөө ингээд тэнд чи ингээд хадгалуулах юутэйг өмсөхтэйгөө нийлээд байж гэн. А тэгтэл тэр хүүхд чинь гэртээ үржрээд дахиад ингээд хувцас өмсөх хэрэгтэй болно. Гадуур гарахтаа бас нэг хувцас өмсөх хэрэгтэй болно. За тэгээ жоохон хүүхд чинь асгаж цутгадаг учраас бас нэг цүнхэнд нь 2-3 хувцасаас нэг ингээд шинээр. А тэгээ ингээд үзэхэд чинь бид нар бол ингээд айгүй те японочдыг минимал гэж боддог боловч цэцэрлэгт явж байгаа хүүхдэд чинь ядчил 10 эдэн ээлжийн хувцас нэр үнэхээр хэрэгтэй болдог байхгүй. Энэ бар үнэхээр солиорл юм шиг санагдчихж байгаа юмсэ. Тэгээд нэг 10 гаруй цамц наад зах нь ингээ байж ах хэрэгтэй. 10 гаруй өмд наад зах нь байж ах хэрэгтэй тий. Гэх мэтэр. А тэнгуутаа ингээд ийм хоолных нь ийм урдуура зүүдэг эпрон байгаа штэ тий. Тэр ингрэвчин гэхэд чинь л ингээд ядчил надад тий 3 би эхлээд авсан байхгүй. Тэнгуут өдөрт 3-ыг шаарддаг. Нөгөө ч өдөр болгоно нөгөөдгөө ингээл өөстө ингээд угаад харч мөр үнэхээр хэцүү амч. За тэнгууд нь болин ингээд 6 болгоод те өнөөдрийнхээгаа ингээд хатаачаад маргаашийнхаа өглөөнийхөө угаах юмтайгаа ядаж нийлүүлээд ингээд угаамаар ирсэ те. Орой болгон угаалга хийгээд харч хүн чинь би ч бас ажилтай.
бас адилхан ядраад ирж байгаа юм чинь за маргаашийнхаа угаахымтайгаа нийлүүлээд угаачаа гэд. Тэгэнгუთ ингээд за 6 боллоо гэдэг нь. Тэгэнгუთ 6 дундаас нь нэг мигийн ингээд цэцэрлэг дээр нь заримдаа хэрэглээгүй гэд аваад үлдчихин. Тэгэнгуთ чинь ингээд ахаад нэг бас хэрэгтэй болно. За тэгээд тэрийг ингээ 9 болгоно гэдэг ч юм уу те. Тэгээд ингээ нэг тийм цэцэрлэг сурдаг хүүхдүүдийн тийм хэрэглээний юмнууд нь маш их өндөр гардаг гэж хэлж болно. Ер нь эндхийн юмнууд нь ингээ жоохон цэцэрлэг, сургууль, клуб энтрүүд нь бас нэг гайгүй үнэтэй юм шиг мөртлөө тэрний хэрэглээнийхэн зардлууд нь ингээ урсгал нь маш их үнэтэй байдаг гэж хэлж болох юм байна. За ингээд ер нь бол тийм гэр бүлээрээ амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол тийм мөнгө хураагаад авах боломж байхгүй гэж хэлж болно. За сэтгэл зүйн хувьд одоо ямар шоу зам туулдаг вэ гэдгийг би өмнө нь хэлжсэн шүү дээ, тэ. Дээрээс нь яагаад сэтгэл зүйн хувьд одоо тийм дарамттай ч юм шиг байдаг вэ гэх юм бол залуучууд бол энд одоо нэг удаа жоохон алдаа гаргаад унчих юм бол тэндээсээ босч ирэхэд маш их хэцүү байдаг байхгүй юу? Яагаад гэвэл одоо за нэг ажил дээр ч юм уу тэ алдаа гаргаад ажлаасаа халагдлаа гэж бодох юм бол за тэр халагдсан байх үедээ Монголд олж жишээлх юм бол найз нөхдөөсөө төр зур одоо мөнгө зээлээд ч юм уу те ингээл яаж игээд аав ээж мэжэндээ амьдраад ингээд байна гэж бодоход чинь энд за зөвхөн Японд биш л те энэ бол бусад орнуудад ч гэсэндээ адилхан ингээд сар болгоны нөгөө нэг байрны төлбөрийг чинь төлж чадахгүй болчихно цалингүй болчих юм бол цалингүй болчих юм бол одоо утасны мөнгө байрны мөнгө цахилгааны хэрэглээ газ, усны мөнгө. За энийг энэ сарда алгасчих гэж үзэх юм бол эх сар руу тэр чинь шилжиж чинь. Эх сард тэрийгэ төлөхөд хэцүү болно. За эх сард одоо нэг ажилд яаж игээд орлоо гэж бодох юм бол тэрийгэ ингээ бөөгнүүлээд тэр сарда ахиад одоо ямар ч мөнгөгүйгээ. Энэ хүн ингээ 2 сар яд ингээ дарамтанд орчих. 3 дахь сараас ахуулаад арай нэг жоохон жигдрий гэж үзэх юм бол нөгөө өнгөрсөн 2 сарын дэмэж чинь дуусаагүй байдаг байхгүй. Ингээл ерөөсөө тэр хүн ингээ сар сараар ирсэн тэр дарамтнуудаасаа болоод ингээ сэтгэл зүйн хувьд хэцүү ингээд туслаад дэмжээд өгөх хүн ойр тойронд нь байхгүй. Тэгээд дээрэс нь одоо юу гэдэг би энд одоо Японд ингээд албатай юм шиг амьдарч ийж те Монгол руу тэр асуудлуудаа хилээд яриад байх хэцүү. За тэгээд тэрнээсээ болоод ингээ хүмүүс хүүхдүүд бол маш их дарамтанд орж байгаа харагдчихийдэг. За тэгээд дараачих нь болохоор гаж хүмүүс олонтой гаж хүмүүс олонтой гэхээр одоо нөгөө нэг янз янзын юм хулгайлдаг хүмүүс байгаа шүү дээ. Гэхдээ сүүлийн жоохон Японд юм хулгайчд олон болоод байгаа шүү. Одоо юу гэдэг мөнгө төгрөөг одоо утас мутас компьютер энэ төр алга болгодоггүй гэж хэлдэг байсан 90 үе бол одоо бас яг тэр чигтээ хадгалагдаж байгаа бол биш шүү. Тэрийг ингэж хулгайлдаг янз янзын бүлэглэлийн тийм хүмүүс байдаг болцоход байгаа. А тэрнээс гадна гэхдээ ерөнхийдөө бол тийм юм хулгайлах нь ер нь бол бусад улс орнтой харьцуулахад бол бага байхгүй юу? Тэгээд тэднээс илүүтэй нөгөө эмэгтэйчүүдийн дотор хувцас мовцас те тиймэрхүү юм хулгайлдаг гаж хүмүүс олонтой. Тэгээд дээрээс нь нөгөө нэг саяхан ярьсан тэр амар dark side-уд бас байгаа шүү те. Хүмүүс ганцаардлаасаа болоод хүмүүсийг үзэн яздаг болдог. Аз жаргалтай байгаа хүмүүсийг харахаар уур нь хүрдэг болдог те. Тэрнээсээ болоод зүгээр гимгүү явж байгаа хүмүүсийг одоо хутгалдаг, гимтээдэг тийм гаж хүмүүс маш их байдаг. Тэгэж одоо тэрнээсээ таашаал авдаг хүмүүс бол үнэхээр олон болоод байгаа юм шиг санагддаг. Одоо ингээл сүүлд ингээд жишээ харах юм бол энэ чи хаа нилээ годомжинд явж исэн хүмүүсийг зүгээр хутгалсан. Тэгэнгუутаа нэг ээж хүүхд хоёр явж исэн чинь хитрхийн аз жаргалтай харагдчихсэн учраас би одоо хутгалсан биед нь халдсан гэж хэлжсэн нэг хүн байсан. Тэгээд дээрээс нь саяхан энд 17 настай хүүхэд бас хүмүүсийг хутгалсан хэрэг гарсан. Гэх мэтээр ингээд манай Монголд одоо жишээлх юм бол хүнийг аз жаргалтай харагдаж байгаагийнхын төлөө гэмтэх сэтэл төрдөг одоо тийм сэтгэл зүй бол одоо манай Монголд байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо яалтчгүй энэ нэг соёлын тийм нэг гаж зүйл мөн үү гэвэл мөн болчиход байгаа юм. За дараагийн нь болохоор дүрм журам ихтэй. Дүрм журам нь одоо ингээ бүр хөдлөл мөнгө гэдэг шигтэй энд бол нэр үнэхээр хөдлөл дүрм журам. Ямар нэг юм хийлээ гэж бодлоо дүрм журам. Гарлаа тэгээ дугуйта замын хөдөлгөөнд оролцлоо дүрм журам. За энэ бол зөв үнэхээр зөв. Тэгтээ бас ингээ хитэдсэн дүрм журмууд бол бас байдаг гэж хэлж болно. Одоо заримдаа юу гэдэг ингээд хүмүүс яриад ойлголцоод бие бинийгээ ингээд ойлгож болохоор тийм нэг юм байлаа гэж бодоход тэ би таныг ингээд үнэхээр ойлгож чинь л та ойлгож чинь. Тэгтээ ингээд дүрмэндээ бол тэ. Тэгтээ ингээд дүрм нь бол юм гэд ингээд хүн хоорондын тийм ойлголцлын юмнууд бас байж болох тийм юмнууд дээр хитрхи тийм дүрм журмыг ингэж барьдаг. Тэр нь бол одоо тэр мөсөн уулын доотлын юмнууд. Тэр нь ингээ хүмүүсийг ингээд Японд
ирээд хэрэггүй энэ Япончин юм хитрхи тийм хүүтэн хүмүүс байдгаа гэдэг тэр юмыг одоо хилж байгаа зүйл нь гэж би бол ойлгож байгаа. Би ч гэсэндээ бол одоо тиймэрхүү хүүтэн юмнуудтай жишээ нь маш их тулдаг. Одоо жишээ нь би одоо хүүгээ хичээл тараад тэ 15 цагт хичээл дараад миний ажил 16 цагт таардаг. Тэгээд охины цэцэрлэг 16 цаг 30 минутанд таардаг. За би 16 цагт тарангуудаа шууд шууд гараа авчихгүй шүү дээ. Хүн чинь бас нэг ажлынхаа хүмүүстэй за одоо эх 7 хоногт ийм би хуваартай байна гэдэг ч юм уу ингээд нэг ойр зургийн бас нэг хүмүүстэй юм ярина шүү дээ. Тэгээд ядаж нэг 5 минутын дараа ажлаасаа гарлаа. За дугуйгаа оноод хүүхдийнхаа цэцэрлэг рүү очлаа 16 15. За нөгөө хүүхд чи явна явахгүй гэж үзнэ 16 30 гэж тараад гэртээ 16 45 гээд ингээ хурж ирэхэд тэр хүүхэд маань одоо манай том хүү маань цаг 45 минут гэртээ ганцаараа байж таарж байгаа. Энэ хүүхэд бол одоо 8 настай хүүхдээ гэсэн. За ингээд энэ бол ингээд байж болж гин гэж үзнэ. Тэгтээ бас ингээ хүүхдээс өөрөөсөө сонсож байгаа юм л да. Чи ингээд гэртээ энэ хугацаанд ингээ ганцаараа байхад зүгээрээ гингууд манаахөө зүгээр би одоо ийм хийчих учраас зүгээр гэж хэлжсэн нь сайн ингээд өвөл болоод гадаа харанхуй болоод одоо ээжийг нь эрэг хүртэл гадаа харах болоод эхлэнгүүт нөгөө чинь би жоох ингээд одоо айгаад хэлж байна гэж хэлж байгаа байхгүй. Тэгвэл яах вэ? Ямар боломж байна гэ хоёлаа ингээ ярангуут нь за манай сургууль дээр хичээлээ тараад аав ээжигээ хурж ирэх хүртэл хүлээдэг тийм клуб байдаг. Би тэрэнд явъя гэж өөрөө хэлж байгаа байхгүй. За тэгээ тэгвэл ээж нь тэрийг нь хөөцөлтөө гэд. За тэрийг нь ингээд хөөцөлтөөд бөө юм болно. Тэр чи одоо би сургууль ажилласаа сүүлийн 3 сарын ажилласан цаг маг тийм юм авч байгаа юм. Аав нь би ингээд тийм ажил хийдэг гэдэг юм авч байгаа юм. За тэгээл одоо гэр бүлийн тодорхойлолт бла бла гэж бас нөгөө болон бичигнүүдээ хөөцөлтөөд за тэгээд тэрийг ингээд дүүрэг дээр нөгөө нэг одоо клубийнх нь юм дээр аваад ингээ очингууд нь ингэж байгаа байхгүй. Таны одоо ээжийнх нь сүүлийн 3 сар ажилласан миний цагийн хуваар хүрэхгүй байна гэдэг ч байгаа байхгүй. Тэгээ би тайлбарлаж байгаа байхгүй. За би одоо ингээ сүүлийн 1 сард нь бол манай хүүхдүүд болон манайх ингээ гэр бүлээрээ инфлюенза туссан. Тийм учраас би бага цаг ажиллаад одоо ингээд ингэж таарсан. За тэгээд тэрний өмнөх сард нь бол одоо сургууль цэцэрлэг амарсан гэсэн үг. Тэгээд ингээ сургууль руу шилжих процесс болсон. Энэ бол нөгөө ингэдэг байхгүй сургууль амрангуудаа буцаад хичээл орох үед нь дандаа хагас хүүхдүүдийг ингээд дасгана гэд хагас яадаг байхгүй. За тэнгууд чинь тийм дасгаж байгаа үеүүдэд би одоо бас ингээд нөгөө 8 настай хүүхдий чинь бүтэн өдрөөр гэртээ бол бас арай байгаа байхгүй юу. Хүүхдийг гэрт нь ганцаараа ин үлдээж явсанаас үүдээд ямар гэмт хэрэгүүд гардаг вэ? Одоо ялангуяа Япон улс ч юм уу те хэрвээ одоо 8 настай хүүхдийг гэрт нь ганцаараа ин цаашлаад ингээд бүтэн өдрөөр ингээд ээж нь ажил хийгээд ингэсэн гэх юм бол энэ чинь ингээд одоо энэ японочдын хилдэг дүрм журмынхын хувьд одоо болохгүй зүйл шүү дээ те. Тэгээ ингээд одоо манай охин ч гэсэндээ ингээд одоо дасган масган гэдэг ч юм уу. Эхний 2 3 өдөр нь өглөө тэдэн цагаар магаар гэдэг ч юм уу. Ингээд би яалтчгүй ажил хийх боломжгүй тиймэрхүү юм байна. Тэгээ дээрэс нь одоо сургуулийн янз янзын арга хэмжээнүүд байна. Одоо ингээл хүүхдийн тим цэвэрлэгээ тэгэл одоо тим юмны тайка ийм юмны уулзалт эцэг эхчүүд нь хүүхдийнхаа сургууль дээр зочлох өдөрлөг гэдэг ч юм уу те. За тим юм дээр би одоо хүүхдийнхаа нүдийг бүлтэлцүүлээд ингээд бас байлгаад ээж болохгүй босоод эцэг эхчүүд ирчээд ах чана би ажилтаа гэдэг тэрийг ингээ орхиод ээж болохгүй. За ингээд үнэхээр зарим арга хэмжээнүүдийг нь бол за ээж нь очиж чадахгүй гэдэг ингээд өнгөрөөж байгаа юм. Тэгэл одоо нэг хүүхэд биш хоёр хүүхэд байгаа. Нөгөөдгийнх нь цэцэрлэг дээр нь очих өдөрлөг гин. За тэгээ дээрээс нь хүүхдүүд чинь бас ингээд халуурах юм бол тэр хүүхдийг цэцэрлэг авахгүй. Халуурсан өдөр нь авахгүй. Халуун буугаад тэрнээс хойш 24 цаг авахгүй. Тэр хүүхд хэрвээ 2 өдөр халуурах юм бол 3 өдөр цэцэрлэгтээ явах боломжгүй гэсэн. Тэгээ энэ үед нь хин харах вэ? Ээж нь харна. Хин одоо ажиллаа хийж чадахгүй вэ? Ээж нь ажиллаа хийж чадахгүй. За ингээд ийм юмнууд байгаа гэ ингээд тайлбарлангууд одоо ингээд дүүргээс тэгж байгаа байхгүй. Тэгтээ одоо дүрмэндээ бол ингэсэн ингээд тэгж байгаа байхгүй. Тэг ингээд энэ мэтэр юм тийм одоо дүрмүүд хүний нэг тийм одоо ойлголцлын тиймэрхүү юмнууд айгүй багтай гэж хэлэх юм уу да тий. Тэг иймэрхүү дүрм журмнууд нь хитрхи хатуу байдгаас болоод зарим хүмүүст бол үнэхээр тийм төвчгийн аргагүй зүйл юм шиг санагддаг. Тэгээ би бол одоо энийг жишээлх юм бол хил амтаагаараа шууд дүүргэлөө ингээ ингэж байгаа юм л да. Энэ бол одоо ингээд ээжийг те сургууль цэцэрлэгийн насны хүүхэдтэй ээжийг ажил хийх боломжтой ч юм шиг боломжгүй ч юм шиг тийм байдалд ингээ оруулж байна. Нэг бол ээжийг чи сайн ажиллаж чадаагүй учраас хүүхдий чинь харж өгөхгүй.
Эсвэл чи сайн ажиллаад хүүхдээ битгий хар гэж байгаа юм шиг ийм одоо сонин ийм логиктэй юмд орууллаа гэдэг тийм өргөдөл ингээд бичээд би ямарчлээсэн гэсэн өгсөн. Тэгээд тийм ч учраас манай хүү тэр клубтэй бол тэгээ явж чадаагүй хөөрхөн амтан одоо ингээд байхгүй үед өөрөө тоглоом тоглоод ингээд гэртээ ганцаараа байж идэг. Тэгээ тоглоом тоглож байгаа үедээ би бол айдаггүй гэж тэгж байгаа байхгүй. Тэгээд одоо бол ингээд аз болоход хавар болоод харанхуу болох нь багассан учраас мань хүний айхан ч гэсэн ингээд багассан. За энэ бол зөвхөн нэг жишээ байхгүй. Тэгэхээр ер нь бол ингээд хүмүүс өдөр тутамдаа иймэрхүү дүрм журмын юм хатуу ийм юмнуудтай нүүр тулж за энэнд одоо тэр хатуу дүрм журамд нь нийцүүлжтэй хүүхдэд жишээлх юм бол би тэр клубт нь явуулахын тулд энэ 3 сарынхаа одоо тэгээ цагийн ажлын тэр цагийг өндөр байлгахын тулд хүүхдүүдэд өвдөхгүй тулд те янз янзын зарим одоо сургууль цэцэрлэгийнх нь юмнуудыг яагарахгүй алгасах гэдэг ч юм уу те хагас бүтэн сайн жишээлх юм бол хүүхдүүдтэйгээ одоо хамтдаа ангийн оронд за нэгэнд нь ч гэсэн ажиллахгүй байх юм бол миний цаг хүрэхгүй маань гэдэг ч юм уу те ингэж одоо тийм зохицуулж амьдардаг гэж хэлж болно. Энэ бол одоо энэ мөсөн уулын доотлын тэр одоо соёл дүрм журмнуудынх нь нэг нь гэж хэлж болно. Энэ шиг бол маш олон юмнууд энэ амьдралд одоо Японы энэ амьдралд дасан зогсож амьдрахын тулд туулдгаа гэж хэлж болно. За тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор ажил дээр хурдан өсөж дэвжих боломж багатай гэдэг жагаа. За одоо Монголд бол жишээлх юм бол хүмүүс ингээд машины гайхалтай одоо амжилт ингээ гаргачих юм бол ерөнхийдөө хүмүүсийн анхааралд хараанд өртөөд ингээд тэр хүнд бас нэг ингээ ихтгэл хүлээлгээд бла 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 гэнгээд ингээ дэшег өсөж хөгжөөд ингээ явах боломжтой бол Японд ер нь бол нэг тийм ажлын газрын соёл үүдг нь хэр олон жил ажилласнараа цалин ингээд нэмэгддэг, хэр олон жил ажилласнараа ингээд албан тушаал дээшилтгэ гэж хэлж болно. Тийм учраас ер нь бол одоо симпай гэдэг ойлголт байгаа шүү дээ, тийм. Хичнээн муу ингээд за муу ч юм те ажилдаа одоо намайг бодох юм бол муу байсан ч гисэндээ тэр хүн тэр ажлын газарт олон жил үнэнч ажилласан учраас тэр хүн одоо албан тушаал надаас дээр байна. Тэр хүн надад зааж заварлна. Тэр хүний үгийг би сонсох ёстой. Тэр хүний үгэнд орох ёстой. Тэр хүнийг хүндлэх ёстой. Тэр хүнээс бага цалин авах ёстой гэдэг ерөнхийдөө ихэнх компаниуд бол тийм байдаг. Тэр бол одоо хүмүүст бас их таалагддаггүй. Тэгээ ингээд ярихад болохоор бас сонин байж зөв ч юм шиг ингээд сонсогдож болно. Гэхдээ үнэхээр яг энэ дунд нь ороод яг ийм ямиг туулаад явж байгаа хүнд бол одоо үнэхээр хэцүү байхгүй юу та. Тэр чинь ингээд ажил нь бол хүний хоёр дахь гэр, ажил нь бол тэр хүний зорилго, ажил бол ингээд бараг тэ гэртээ өнгөрүүлж байгаа цагаасаа илүү ингээ өнгөрүүлж байгаа тийм юмн дунд тэ тийм хүнтэй үргэлжийн гэж дасан зогцож тэр хүнийг сонсож ингэж байна гэдэг чинь хэцүү. Ажилчин гэ бодолтой. Ажил дээрээ та үргэлж өөрөөсөө одоо юу гэдэг танаас муу ажил хийдэг. Тэ үнэхээр айгүй баг юу ч хийхгүй танаар баг бүх юмаа хийлэгдчихдэг те ингээд би чиний сэмпай учраас чи энийг ингээ хийгээ өөрөө ингээл тэнд инээгээл хов бацаад ингэжээдэг мөртлөө танаас үргэлж их цалин аваад ингээд явдаг. Тэгтээ тэр хүн бас тань шиг ямиг туулсан байж болно. Тэгтээ мэдхгүй. Тэгэд энээс олоод маш олон хүмүүс нутаг буцаж байгаа гэдэг тийм одоо яриануудыг маш их сонсч ийсэн. Тэгээд тэр хүн шиг одоо болохын тулд би одоо 10 жил тэнд ингээ байна гэж бодолтой. Тэгэхээр чи хэцүү эсэ те шууд ингээ өөрийнхөө хийсэн ямиг шударгаар шууд ингээ үнэлүүлээд ингээ хурдан дэшээ явахгүйгээр зүгээр л одоо ингээ тэнд ингээ үнэнч байсныхаа төлөө гэд ер нь бол одоо энд үнэнч занг бол тэгэж одоо өндрөөр үнэлтгэл гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө өнөөдрийн миний ярих гэж байгаа сэдвийн зах цухаас ер нь бол энэ байна. Тэгээд та хэд маань яагаад одоо Японд хурж ирж одоо битгий ажил амьдр гэж байгаа вэ гэдэг одоо өөр өөртөөхөө бодож байгаа бодлуудыг Японд амьдарч байгаа олон жил амьдарч байгаа хүмүүс маань за олон жил ч гэлтгүй те 2 3 жил амьдрахад л одоо энэ мөсөн уулын доотхыг ингээ мэдрээд аль хэзээ эхэлждэг штэ. Тэгээ тийм хүмүүс ах юм бол бас доор бичээрэй гэж хүсье. Тэгээ энэ бол одоо Японыг нэг муулаад байгаа да биш. Ерөнхийдөө бол мэдээж Японы сайн талуудыг би бол маш их ярьдаг. Гэхдээ энэ талаас нь ч гэсэндээ бас ярихад гэмгүй юм болов уу гэж бодоод энэ удаагийнхаа бичлэгийг ингээд хийж байна. Гэхдээ мэдээж Японы энэ зүйлсүүдээс бол маш их сурах зүйл байдаг. Маш их одоо юу гэдэг сэтгэл хөдлөлөөрөө энэ яагаад ингэж байгаа, энэ тэрийг яагаад гэж байгаа гэдэг юмаа болоод илүү юмнуудад одоо юм бодтойгоор тий за энэ бол ерөнхийдөө эхлээд ингээ ууралдаг ч гэсэндээ энэ бол гэхдээ яг бодит одоо шаардлага шүү гэдгийг ингэж хүлээж авч сурдаг юмд одоо сэтгэл хөдлөлөөр биш илүү бодтойгоор хандах хандлагад одоо эндээс маш их зүйлсийг одоо сурж авдгаа гэж би бол өөрөө өөртөө нээсэн.
Гэхдээ заримдаа тэрэнд нь бас жоохон гомдоод идэв. Гомдоод идэв. Яагаад ингээд ойлгож болохоор юм багт чинь ингээд тэ ойлголцож болдоггүй юм бол доо ийм юмнууд дээр ингээд гэж бодогдоод бас жоохон заримдаа гомдох юмнууд жоохон байгаад идэг. Тэгээ тэрийгэ хурж ирж одоо төгсөөд л ярьж жоохон гомддог. Гэхдээ одоо тэгэл ёсыг нь усыг нь уух юм бол ёсыг нь даана гэдэг шиг сайн сайхан зүйлсийг нь хүртээд явж байгаагийн хувьд одоо иймэрхүү юмнуудыг нь ч гэсэндээ яалтчгүй ард нь гараал цогцоод амьдрахаас өөр аргагүй болдог. Тийм байна. За тэгээд энэ удаагийн дугаарыг хэдүүлэн түрээд өндөрлөе. Тэгээд баяртай.